нийслэлийн прокурорын газар за эрүүгийн цагдаагийн албатай хамтран 2018 оны 1-р сарын 10-наас 11-нд шилжигшүүн за нийслэлийн Баянгол дүүргийн 2, 12, 17 дугаар хороонд за гэмтэргээс өрчин сэргийлэх за хар тамхиг мансууруулах үедээ одоо тэмцэх ажлын хүрээнд гинтийн шалгалт үзлэгийг бол хийлээ. За гинтийн үзлэг шалгалтаар за нийт 130 орчим иргэд хууль ёсоор мөрөөдөө тоглоом тоглож байсан. За тухайн байгууллага бол бас тоглож исэн энэ үйлдэлийг бол талсан зогсоосон байгаа. За эдгээр одоо мөрөөдөө тоглоом тоглож исэн этгээдүүдэд хар тамхи мансууруулах бодис хэрэгэлсэн хэсэгт бол орхитой тест тавьж шинжилгээг бол хийсэн. За цаашд одоо хууль ёсоор мөрөөдөө тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулсан. За бусад этгээдийн тоглуулсан энэ эдгээр дөрвөн байгууллагад хууль заасан арга хэмжээг бол авч ажиллана. За хууль ёсоор одоо мөрөөдөө тоглоом зохион байгуулах, за тоглох, за хар тамхи мансууруулах үедс хэрэглэх төрлийн одоо гэмт хэргийн золиос бөгөөд хохирогч нь голдуу өсвөр үеийн хүүхдүүд, за залуучууд голдуу болж байна. Иймд одоо асран хамгаалагч харгалзан дэмжигч, за эцэг эхчүүд нь үр хүүхдүүдэд анхаарал хяналт цааш сайн тавих шаардлага бол бас байна.